За бид урд нь та бүхэнд мэдээлэл өгч ирсэн. Авилтаа тэмцэх газар цагдаагийн ерхий газар хамтарсан ажил хэсэг ОКР дээр хүртэлт иргэнэгээд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. За энэ хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны төлөөдөд зөвлөлийн дарга Эрдэнэлэг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Орхон Монгол Копер Корпорэшн компани гүйцэтгэх бүрэн түвшин за Сингапур улсад бүртгэлтэй Кинетик компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Бүрлотер нарыг 2019 оны 3 сарын 6-ны өдөр эрүүг үүсгэж Ялчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүрүүлсэн. Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Энэ авсан мэдээлэл. За энэ бол яг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ дээр бол бас төлөв мэдээлэх боломж байгаа. Энэ хэрэгт холбогдуулаад бас өөр одоо хүмүүс нэгсэн төрөнд авах шалгагдаж байгаа. За дээр хэрэгтэй холбогдуулаад тухайн үед Монгол улсын сайдаар ажиллаж байсан их сайхан Шадар сайд асан Уянбаатар бодлого хамгаалахын сайд асан Цолмон эрүүл мэндийн сайд асан Ламба Монгол банкны ерөнхийлөгч асан Жол Жаргал боловсрал соёл шинжилгээ ухааны сайд асан Ган Төмөр ерөнхийлөгчийн дамын газрын дээр ажиллаж байсан Бэд Цагаан нар яг бол гэрчийн мэдүүлэг авсан байгаа гэрэгтэй холбогдуулаад. Гуравч дөрөв өдрийн цагт орсон гэж хэлсэн шүү дээ. Тэр нэг хүн хэм бол Дөрөвдөх хүнийг хараад дэлгэрэнгүй тийм. За илүү дэлгэрэнгүй мэдүүлэх боломжгүй. Одоо яг дөрвөн хүнийг бол гэрэгтэй эрүүг үүсгээд Ялчаар татах төлөө нийслэлийн прокурорын газар дөрвүүлсэн байна. мөрдөн байцаах ажиллагаа одоо ер нь хэр одоо явагдаж байгаа вэ? Бас одоо прокурорын ялгад өгнөл гаргалгүй нийтлээ удлаа ямар сар бэрхшээлүүд байгаа юм. За энэ талаар бол мэдээлэх боломжгүй тав хүмүүс яг тухайн байгууллагаас авсан зүг баг. Цагдаагийн одоо энэ мөрдөн шалгах энэ хамтарсан ажил хэсэг ажил бол явагдаж байгаа. Энэ одоо гэрчийн мэдүүлэг өгч байгаа тухайн үед төрөөн дээр албан шалгалж ирсэн усуд бол энэ бас энэ үйл ажиллагааны төлөлтөд хандаж ямар нэгэн мөрдөн байцаагаар одоо мөрдөн шалгах ажиллагаанд саадж урсан зүйл байхгүй байна. За баярлалаа. Тэгээд та нар нөгөө юуг бас сонирхож тэгсэн шүү дээ нөгөө 348 юу нөгөө гол нь та нар чинь юу авах гэж ирсэн шүү дээ. Маш олон хүн нас ороод байна гэдэг чинь статистикийн мэдээлэлтэй холбоотой. Тэ энэ одоо ер нь бол эхний 2 сарын байдлаар 348 хүн явж байгаа юм уу? За 348 хүн юу асан гэмтэрэг болмоос нас орсон гэдэг мэдээлэлтэй холбогдуулаад олон нийтийн зүгээс та нар ч гэсэн энийг бас асууж байгаа. Тэгээд энэ дээр бас олон нийтэд бас зөв тайлбарлах үүднээс бас тог задлах хэрэгтэй. За 2019 оны эхний 2 сарын байдлаар 348 хүн нас орсон гэж цагдаагийн байгуул бүртгэгдсэн байна. Тэгэхээр энийг бол гэмтэргийн улмаас гэдэг жоохон буруу ташаа мэдээлэл явж байна. Ер нь бол гэмтэргийн улмаас ингээ 348 хүн бусдад алуулсан гэдэг юм уу ийм бол байхгүй. За энэ дээрээс би стресс гарч явахт бол нийт хүний галах гэмтэргийн улмаас бол 34 хүн. За зам тээврийн ослын улмаас 44 хүн нас орсон. Ер нь нийт энэ 348 хүн нас орсон хэргийн 73.5% буюу 256% нь одоо бусад шалтгаанаар энэ маань бол одоо золгүй байдлаар амнасаа алдах, за өвчний учир амнасаа алдах гэдэг энэ тоонууд нэг ороо явж байгаа. Үндсэндээ бол гадны хүчин зүйл нөлөөллөөр бол нэг 84 хүн нас орсон гэдэг ийм мэдээлэл байна. Тэгэхээр олон нийт бас энэ мэдээллийн талаар ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн одоо оройноос өнөөдөр гарч байгаа мэдээлэл бол Монгол улсад одоо өдөрт л шинэ хүн одоо бусдад алуулж идэг гэдэг ийм буруу ташаа мэдээлэл явж байна. Цагдаагийн байгууллага бол хүн нас орсон мэдээлэл бол нэг хүч шалгадаг. Энэ одоо зулгүй байдлаар нас орсон юм байна. Энэ одоо өвчнөл нас орсон юм байна гэх нэг орох юм байхгүй. Үүний зан учир шалтгааны шалгана. Үнэхээр бас гадны хүчин зүйл нөлөөлөл байхгүй тохиолдолд энэ хэргийг нь зэрэсгүй болгоод за бас шалгах шаардлагатай мөн өөрчлөлөө шалгаа явуулдаг байна. Тэгэхээр энэ мэдээллийг бас олон нийт бас зөвөр ойлгох хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас сонсож байна. За баярлалаа. За энэ яг хэргийн шалгалтын хамтарсан ажлын хэсэгт төшөөлөлтэй байгаа шүү дээ. Одоо бид нэр энэ тэр саяны ажиллагаа бол бид нар манай дээр ингээ хийгдсэн шүү дээ. Гэтэ энэ хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Хэргийн процесс одоо шалгалт ямар явж энэ минь бол прокурорын зөвшөөрснөөр бид нар мэдээлэх ёстой. Тэгэхээр бид нар бол хэргийн шалгалт доторх авагдсан мэдээллийг бол өгөх боломжгүй. Хэрэг шалгалт дуусаад бид нар прокуророос зөвшөөрсөн хэмжээгээр та бүхэнд мэдээлэх бол ийм л байдалтай.
За ерөнхийдөө яг түрүү хэлсэн шүү дээ, түрүүн дээр албан тушаалнуудтай холбоо тухайн үед одоо сайдаар ярьж ирсэн хүмүүсээс бид гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай. Энэ дээр бол гэрчийн мэдүүлэг аваад тухайн хүмүүс бол ямар нэгэн амтнаас ажиллагаанд саджруулахгүй гэрчийн мэдүүлэг өгөө явж байгаа. Шалгалт бол одоо ингээд хөрөнд хүртэл явж байгаа. За баярлалаа.